Надаа хэрхэн одоо тэмдэглэл гэж ярьдаг, journaling яаж хийх талаар, за тэмдэглэл хийхээр давуу тал нь юу нэг ямар тэмдэглэл эсвэл одоо өдрийн тэмдэглэл гэж бас хүмүүс ярьдаг. Хийхээр давуу тал биднэрт юу байд юм бэ гэдгийг энэ талаар ярилцъя гэж бодлоо. За ер нь бол би хувьдаа бол одоо маш олон жилийн журналыг одоо 20 жил, 10 жил бараг 10 хэдэн жил бол хамгийн багадаа бол тогтмол бол бичсэн гэж бодож байна. Миний хувьд бол маш олон давуу тал анзаарэгддэг. За хамгийн түрүүнд бол бид нэр өдрийн тэмдэглэлтэй бол өөрийнхөө одоо бодол санаагаа ингэж бичдэг учраас бодол санаагаа одоо хоослох тэр боломжийг өгдөг. Хүн ингээ өдөрт ер нь ойролцоогоор 60,000 одоо бодол боддог гэдэг судалгаагаар. Тэгвэл энэ олон бодол дотор ч бидний хийх хүсэж байгаа зүйл, хийх шаардлагатай зүйлүүд, за тэгээд хүнд одоо тусвалхий гэж бодож байгаа зүйлүүд, за зайлшгүй хийх одоо хийн гэдэг одоо амлалтсан зүйлүүд гэл маш олон зүйлүүд, эсвэл одоо хүн юм чи өөрийнхөө одоо хийхийг мөрөөдөж байгаа зүйл, хобби ч юм уу, тийм нүд хүртэл ингэ явж идэг, маш их зүйл бодож идэг. Дээрээс нь бид нарт олон төрлийн одоо сошиал медиа зүйлүүдийг байнга янз бүрийн одоо эерэг сүрэг мэдээлэлүүд өгж идэг шүү дээ. Тэгвэл бид нар энэ одоо бодлоо тэр цаасан дээр бичиж буулгаснараа оюун санаа маань ингээ хоос орчдөг байна. Тэгэхээр ингээд дараагийн одоо зүйлтэй илүү төвлөрөхтэй нэг удаадаа нэг ажил авч хийж байгаа юм шиг та бодлоо маш гоё зэгцтэй байлгаж чаднаа гэсэн. Тийм давуу тал. Сэтгэл санаа маань бас зэгцэрч чинь гэсэн үг. За дараагийн чухал зүйл нь бол бид нар бодлоо ингээд бичээд суулцж байгаа учраас энэ маань нөгөө талаас стресс ингээд багасдаг. Миний хувьд бол одоо байнга одоо стресстэй янз бүр утсан үедээ ингээл тэр болгоно эргэн тойрныхонтой гаргая гэж угаасаа боддог төрлийн хүн бол биш байгаа. Тэгэхээр өөртөө ингээд тэмдэглэл бичээд хүн юмч мэдээ зарим зүйл бухимдны янз бүр болно. Тэрийг ингээ өөртөө ярилцах гэх юм уу, бичгтээ ингээ ярьж байгаа юм шиг. За би өнөөдөр нэг иймэрхүү мэдрэмж авч ийн, тийг санагдаж ийн. За энэ дээр бол миний асуудал байсан. За энэ дээр бол би өөрийнхөө асуудал гэж харахгүй юм үгүй. Ингээ өөртөө ярьж байгаа юм шиг. Хиндээ бол тасаагүй хүмүүсийн хувьд бол энэ бол жоохон сонин санагдаж болно. Гэхдээ ер нь бол бид нар стрессээ удирдах, стрессээ бууруулахад бол бухимдаад байгаа зүйл, санаа зовоод байгаа зүйлүүдээ бичгээр ингээ илэрхийлээд өөрөөсөө гаргачихж байгаа учраас та дотроо тэр зүйлүүдээ хадгалаад ингээ нэг өдөр тесэрч дэлбэрэх тийм аюулаас бол өөрийгөө бас эргэн тойрныхаа хамгаалж байна гэсэн үг нөгөө талаасаа. За 3 дахь зүйл болохоор юу байгаа? Бид нэр миний хувьд бол энэ талархал гэдэг зүйлийг бол сүүлийн 4-5 жил бол маш одоо алгасахгүй хэрэгжүүлэх гэж хичээж байгаа. За талархал яагаад чухал юм бэ гэхээр бид нэр угаасаа хүсээгүй маш тийм стресстэй, асуудал ихтэй, асуудлууд одоо байхаас жаргагүй тийм орчинд улсад жишээлбэл амьдарч байгаа тийм. Энэ бол мэдээж мөн хөвгөлжлөхгүй байх. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс ерөөсөө талархлаа ингээ мартчихд юм байна. Бид нэр хүүхдүүдийг анзаарах юм бол хүүхдүүд байнга одоо аав ээжийнхээ өгж байгаа одоо хайранд, тоглоомн, за багшийнхаа өгж байгаа анхааралт ч гэдэг юм уу, маш олон зүйл талархаж идэг. Гэтэл том болохоор бол бид нар энэ талархал гэдэг зүйлийг ингээ мартчихдаг байна. Тэгэхээр та өдрийн тэмдэглэлтэй хамгийн багадаа нэг 3 талархаж байгаа зүйл нь бичвэл зүгээр. Та эрүүл мэнд ч өнөөдөр сайн байгаа бол эрүүл мэнд сайн байгаадаа талархаж байна. За өнөөдөр өөртөө өгж байгаа энэ цаг хугацаанд талархаж болно. За гэр бүл хайртай хүмүүсээсээ өгж байгаа, танд өгж байгаа хайр, халамжинд талархаж болно. За бүр жижигхэн зүйл байсан ч болно. Та өнөөдөр дулаан гэрттэй заавал одоо нүүрсийг шаардлагатай дулаан гэрт амьдарч байгаа бол тэр чинь бас нэг талаас талархах зүйл шүү дээ. Бид нар бүгдээрээ нүүрс төлж амьдрах ямар байдгийг ер нь бол гадарлан тийм Монгол хүн учраас гэх мэтчлэн бид нар талархах зүйл бол олон байдаг. Энийгээ бид нар мартчихад байдаг. Тэгээ талархал бичээр яагаад хэрэгтэй юм гэхээр энэ маань өөрөө тархинд маань ингээ эерэг. За эерэг гэчээд яг хараар биччихлээ тий. За эерэг гэдэг гоё өнгөөр сонгоё. За гоё эерэг. Тийм эерэг юм мэдрэмжийг, эерэг юм одоо аз жаргалыг одоо эерэг даавар гэж юм уу тий. Ийм зүйлийг тархинд ингээ өгчдөг учраас бид нар
шүүн жоох оройтой дунтаа жоохон ууртаа босч ирсэн ч гэсэн та ингээд талархлаа биччих юм бол өнөөдөр чинь гоё өдөр биш үү? Өнөөдөр чинь аюу гоё цэлмэг байна гэдэг ч юм уу тий. Эерэг байдлаар ингээд эргэн тойрноо хараад тухайн өдрийнхөө ингээд тэр чигт нь өөрчлөлт буруу үйл дээрээ босцсон юм шиг байхгүй л гэсэн үг. Тэгээ бид нар л тэгж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та талархлын одоо хүчээр бол өөрийгөө тэгэж одоо хүчээр баг өөрчлөх бас боломжтой гэж хэлж болно. За дараагийн нэг чухал зүйл гэх юм бол бид нэр тэмдэглэгчээр нөгөө талаас одоо өөрийгөө бас илүү таниад байгаа тийм. Бид нар өөрийгөө толинд харж байгаа юм шиг тийм давуу тал үүсдэг. Одоо миний хувьд гэх юм бол тэр болго ингээ хүмүүстэй ингээл өөрийнхөө дотор байгаа асуудлаа ярилцъя гэж хүсдэг төрлийн хүн биш гэсэн шүү дээ. Тэгэхээр өөрийгөө таньж байгаа одоо сэтгэл зүйн хувьд эрүүл доктортой байж байгаа энэ бүх зүйлийг бол надад бол миний тэмдэглэл бичихийн одоо зуршил олгосон гэж бол хардаг. Тэгээ энэ бол үнэн. Яагаад тэгэхээр би нэг сүүлд одоо найзуудтайгаа зөв сэтгэл зүйнийг одоо өдөртөг гэх юм уу тийм юм сууж хахад бол сэтгэл зүйч хэлжсэн. Би ингээ өөрийнхөө асуудлуудыг бол ингээ мэдрээд тэрийг ингээд бичээд ингээд стрессээ тайлаад маргааш хийх зүйлээ ингээ бодоод ч юм уу эсвэл одоо ойлгомжгүй байгаа зүйлээ хүртэл ингээ бичээд ингээ явдаг одоо насаараа л ингэж явж байгаа гэд хэлсэн чинь наа чин бол маш хэрэгтэй одоо бидний бүр сэтгэл зүйчдийн хувьд ингээ бүр зөвлөдөг тийм арга техник байгаа. Өдрийн тэмдэглэл бичдэг, өөрийнхөө бодлоо бичдэг хүмүүс л тийм гинтийн одоо сэтгэл зүйн цочролд орхон хүртэл харьцангуй баг байдаг. Мэдээж одоо сэтгэл санаагаар унсан ч гэсэн хүн юм чи унана. Гэхдээ тэр үед ч гэсэн тэрнээсээ буцаад гарах тэр хүч нь бол хамаагүй илүү идэг гэд хэлжсэн. Тэгээ би тэрийг сонсоод нэрээ магадгүй бас үнэн байж болно. Яа тэгэхээр би байнга ингээ өөртөө тэмдэглэл бичдэг шүү дээ. Энэ бас нөлөөлт юм байна гэд тэгээ хүмүүст би их ярьдаг болсон энэ талаар. За дээрэс нь одоо өдрийн тэмдэглэл бичиж байгаа нэг давуу тал нь бид нар ингээ төлөвлөгөө гаргаж одоо дараагийнхаа өдрөө төвлөрөх өмнөх өдрүүдэд ингэж бас бодох тэр цаг хугацааг өөртөө гаргадаг учраас бид нарт одоо үр дүнг өсгдөг. За яаж үр дүн өсгөх вэ гэхээр түрүүний л нөгөө өмнөх өдрөө дүгнэх, за маргааш хийж байгаа ажлаа төлөвлөх, за тэгээ ангилах, тэгээ аль нь чухлын гэж ангилдаг гэж бид нар өмнөх юмудаар ярьсан. Энэ их олон давуу талуудыг гаргаж байгаа учраас бид нар одоо ажил дээрээч тэр амьдрал дээрээч тэр үр дүнгээ өсгөх гэсэн үг. Тэгвэл ингээл бужигнаал бусад хүмүүсийн одоо энгийнээр бол одоо салхи хаашаа одоо цаг өсгөдөг тийшээ гэл нэгдэгдэж штэ. Тэгэхгүйгээр та өөрийнхөө удирдаад өөрийнхөө цагийг өөрийнхөө одоо энерги удирдаад явна гэсэн үг. Тэгэхээр та өдрийн тэмдэглэл бичих юм бол одоо байж иснаа л өөрийнхөө одоо бараг сэтгэл хөдлөлөөрөө те за би нэг өлсчиндээ хоол идэх юм уу. Тэгэл хоол иддэг штэ. Тэгэхгүйгээр тэгж явж байгаа юм шиг биш. Бүх юмаа ингээд нэг мэдрэмжээр хийхээс илүү баг зэрэг ингээд урьдчилж хараад за би нэг энэ үед чи нэг ингээд идэв шүү. За бүр харилцаан дээр хүртэл энэ бол давуу талтай. Одоо яагаад гэхээр хүмүүстэй харилцах үед өөрийн чинь одоо нөгөө уурлуулдаг төрлийн одоо аришин гаргаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо хүн болгонд янз бүрх тий. За над дээр жишээлх юм бол одоо ингээл очир зүггүй өөрийгөө л яриад би гэл ингээл хүмүүст ч ярих боломжийг олгохгүй хүмүүстэй уулзаар жоох хэцүү байгаад байдаг. Яа тэгэхээр нөгөө бусад хүмүүс чинь бас хөрхий хүн юм чи ярмаар байгаа шүү дээ. Тэнгүүд би л нэг ярддаг гэл ингээл яриалдаг хүмүүс байдаг. Тэгэхээр тийм хүмүүстэй уулзахтаа ч гэсэн за энэ хүн чинь надад таалагдахгүй ч гэсэн өөрийнх нь л одоо онцлог нь юм байна да. Тэгж яагаад нэг ярилцах боломж энэ төр гарахгүй л одоо тэгэл яг хуу ярих хэрэгцээ нэг энэ дуустал нь сонсон ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө хүмүүстэй яаж харилцаж байгаа тэр харилцаан дээр ч хүртэл давуу тал гэх юм уу одоо өөрийгөө ажиглаж байгаа учраас дараагийн удаатаа нөгөө шатрын нүүдлэр бол нүүдлээ бодоод за би өмнө нэг ингэж хийсэн одоо энэ дээр ингэж хийж гэдэг юм уу өөртөө ажиллах тэр боломжийг олгоод байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр өдрийн тэмдэглэл одоо маш олон давуу талтайхан тий харилцаа хандлага ажиглах сайжруулах гэдэг бид нар байнга сайжрахыг хүсдэг.
За. Өөр одоо өдрийн тэмдэглэлтэй холбоотой гэх юм бол нойр сайжирна. За нойр сайжрах бол нөгөө бодлоо хоослохтой илүү хамааралтай болов гэж бодож байна. Winston Churchill-ийн нэг хэрэгэлдэг арга байдаг гэдэг. Би уншижсэн тэн дээр болохоор нөхөрч одоо тухайн үед одоо дэлхийн 2 дугаар дайн тий одоо фашистууд гэл улс орны байдал гэл маш их зүйл ингээд толгоонд нь эргэлдэж идэг бидний хувьд одоо баг төсөөлөхгүй дээ. Миний хувьд баг төсөөлхийн аргагүй маш их стресстэй, хариуцлага маш олон сая хүний амьдрал хэрэгжижсэн ийм үед нөхөр бол ойлгомжтой асар их одоо ачааллын дунд, шаардлагын дунд байсан байж тараа. Тэгэхээр нөхөр тэр бодол санааныхаа тэр эмх замбраагүй зүйлээ яаж зэгцэлдэг байсан бэ гэхээр нэг юм үл үзэгдэх шүүгээний арга хэрэгэлдэг байсан юм байна. За тэр нь яадаг вэ гэхээр одоо ийм файл цаас одоо документ бичигээр татгалдаг өндөр шүүгэнүүд гэдэг шүү дээ, төмөр тий. Жохон дээр үе одоо бид нар таяныг таардаг архивд байдаг. За ийм шүүгээ төсөөлж агаад энийг ингээ онгойлгоод би өөрийнхөө одоо яг тэр бодоод байгаа нэг зүйл биш үү тий. Тэрийг ингээд шүүгэндээ хийж гинэ гэдэг ингээ бодол санаандаа төрслээд төсөөлөд ингээд нөгөө файл аашаага нөгөө асуудал аашаага ингээ хийждэг. Нэр мэр өгөөд мэдээж хийждэг гэсэн. За ингээд бодлынхаа хайр цэврүү нөгөө нэг бодоод байгаа зүйлээ ингээ хийчихнэ гэсэн. Тэгэхээр эмх зэгцгүй ингээ толгоон дотор 80 бодол яваал нөхөр унтаж чадахгүй ингээ мэдээж тийм үе байсан болоод ийм аргыг хэрэгэлдэг байсан баг. Тэгэхээр бид нар бас нэг иймэрхүү өөртөө тохирохоор аргыг эсвэл Winston Churchill-ийн аргыг хэрэглэж болно. За энэ бол илүү ингээд одоо хийсвэр ирэх юм уу те. Ингээд оюун санаандаа төсөөлөд хийж байгаа арга бол нилийн одоо миний бодлоор бол нилийн дараагийн төвшний ур чадвар шиг сонсогдоод байдаг. Бидний хувьд яах вэ гэхээр одоо биччих бол хамгийн ойр зүрийн асуудал. Бичих бол хүн болгонд нэг жоохон биччих цаас булан цаас бол болдоо шүү дээ тий. Тэгэхээр та бичээд ингээд тэр асуудлаа тэр бодоод байгаа зүйлээ тэрнээ бол асуудал биш бас сэтгэл догтлсон зүйл байж болно. Хүмүүс заримдаа ингээд маш гоё шин санаа одоо бизнесийн санаа ч юм уу те эсвэл ажил дээр хэрэгжүүлэх асуудлаа шийдэх ч юм уу тийм санаанууд ингээ болохоор бас нойр сайжирна. Тэр санаагаа ингээд бодоод тарих маань ингээд тэрийг ингээд нэг бодол утсан бол дараагийн бодлоо бодоод тэрнээс ингээд салаалуулаад ерөөсөө ингээ амархаа мэдхгүй бодоод идэг. Тарих угаасаа тэгж ажилдаг. Тийм учраас тэр бодол санаагаа цаасан дээр бичээд тэг сайн амархаа бодох хэрэгтэй. Бид тэр бүгдээр мэдэн сайн амрахгүй бол маргааш өдөр нь ямар ихэн болж иж тэр өдрийг дуусгадаг лээ тий. Тэгж 2 өдрөө барж ирснаас толгоонд бодогдоод байгаа зүйлээ цаасан дээр болгочих. Маргааш өргөжлөд гэд бодъё л та. Тэгээ тиймэрхүү зарчмаар л явна гэсэн үг. За тэгээд түрүү хэлдэг одоо нөгөө бодол санаагаа сурсан зүйлээ ингээ бичиж тэмдэглэж байгаа учраас бас нөгөө талаасаа хувь хүний хөгжлийг бол дэмжиж өгдөг. Тэгээ бүтээл сэтгэлийг мэдээж дэмжинэ тий. Заримдаа бол би бол ингээ янз бүрийн шин санаанууд ингээ орж ирээд байгаа юм бол тэрийг ингээ бас тэмдэглэл дээрээ буулгачдаг. Тэмдэглэл гэхээр заавал ингээл нэг юм бүтцийн дагуу байх эсвэл тий одоо юу гэдгийг заавал та 3 талархал бичээд. За тэрийгээ заавал дуусны дараа одоо юу гэдгийг тий өдрийнхаа төлөвлөгөөг бичдэг. Ийм дараал бол байхгүй. Та өөрөө л одоо ямар нэ таны тарих таны өөрийн чинь тэр мэдрэмж яаж ажилламаар нь тэрийг үрэл явна гэсэн үг. Тэгэхээр хамгийн сүүлийн point бол миний бодлоор бол та өөрийнхөө одоо хүслээр одоо бичих. Тэрийг бол санал болгоно. Тэрнээс заавал нэг юм дүрм журам аливаа юмд ингээд баригдахаар юу нөгөө бүтээл сэтгэлгээ те юу нөгөө нойр хөрөхгүй байх. Нөгөө хийж байгаа зүйлэндээ бүр стресстэй за энийг чи яаж бичих ёстой гэлээ яаж бичиж болохгүй гэлээ гэд ингээд бодоод эсэргээрээ бүр сөрөг нүлүү юм бол явцдаг. За тэгээд журнал тэмдэглэл бичгийн хувьд бол та өөр ямар одоо арга хэрэгсэл Twitter дээр вэ нүү за эсвэл iPad-н дээр вэ нүү тийм эсвэл одоо сүүлийн үед бол Google документ гэж бас нэг гоё юм гараад байгаа тийм Google руу ороод Google документ гэх юм бол бидний мэддгээр бол нэг Word-тай адилхан харагдаг нөхөргөө тэрэн дээр ингээд бичээд өөрийнхөө Gmail-ээр Google аккаунтаар орно гэсэн үг шүү дээ. Ороод ингээд хадгалчих юм бол таал зөвхөн тэрийг орж харах боломжтой. Өөр хүн харахгүй тий. Тэгээ утсан дээр чинь байж идэг суулгачвал компьютер дээр PC дээр чинь бас байж идэг.
давуу тал байна. Дижиталаар бичээгүй. За бусдаар бол тэгэхээр та өөрөө дуртай одоо сонирхсан өнгө үзэмжтэй зузааны нэмгэн тэмдрээ сонгоод бол тэмдэглэл хийж болно. Зарим хүний хувьд бол бүр талархлын тэмдэргээ бүр ингээд тусдаа бийж идэг. Би бол тэрийг харж байсан. Энэ бас их гоё санаа тий. Бид нэр дандаа ингээм амьдрал төтэй төргөө сүрэг зүйл байгаа. Тэгэхээр эерэг зүйл тэрээ төвлөрж тэрнээс ирч хүч авдаг. Тэгэхээр тэрийгээ ингэж бүр тусгаал нэвтэр гаргаад тэрэн дээр ингээ ач холбогдол өгөөд аз жаргалтай сайн сайхан өөрөө ч ингээ цэнгэлж идэг тэр гоё эерэг одоо дурсамжууд, итгэл үнэмшлүүд те болсон явдлуудаа бичдэг юм. Төвчтэй болох юм бол бас гоё санаа гэж бодож байна. Гэхдээ та өөрөө л бас энийг шийднэ. За тэгээд өдрийн тэмдэглэл бичих юм бас давуу талыг бүгдээ ярилцлаа. Тэгээд ойр зургийнхаа эргэн тойрныхаа хүмүүс бас энэ талаар мэдлэг хуваалцах юм бол ядаж одоо бодол санаагаа зэгцтэй ойлгоод стресст багвартна. Хамгийн ихний одоо давуу тал бол тэр байгаа даа. За тэгээд бусад зүйлийг бол хүн өөрөө хийж үзчихэж илүү ойлгох бах. Гэхдээ бол миний бодлоор бол журнал ингэ тэмдэглэл бичих гэдэг бол маш хэрэгтэй ур чадваруудын нэг гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн туршаад үзээрэй.